Амжилтын эхлэл болсон хүсэл мөрөөдөл эхлээд сэтгэл зүрхэд хасдаг. Дараа нь оюун бодолд төлөвлөгдөж, ам хэл үг яриагаар илэрхийлэгдэж, бэрхшээлийг давж тэмцэж шантрахгүйгээд зөв цагт, зөв үеийг зөв замаар амжиж хийж байгаа нь амжуулж чадаж байгаа нь бусдад дэлт бидэгдэх үед амжилт аль хэдийнэ дэргэддэрсэн байна. Савцгааны үзэгчдээ та бүхэндээ шинэ оны шинэ өдрийн гал халуун мэндийг хүргэе. Амжилт нэвтрүүлгийн 2016 оны шив шинхэн дугаар яг одоо танд хүрэх гэж байна. Тэгэхээр өнөөдрийн амжилтын хомортой Монгол Улсын гавьяа жүжигчин Хүрэлхүүв урьсан байгаа. Урилгыг мань хүлээн авсан танд баярлалаа. За баярлалаа. Танай нэвтрүүлэг намайг энэ том нэвтрүүлэгтээ урьсан явдал бас баярлалаа. Та бүхэн танигдсан нэр нь жүжигчин Хүрлээ. Харин түнд хайрлсан нэр нь Дамбаринцэнгийн Хүрэлхүүв. Зуугийн талыг насалгүйч нам суулгүй нөгөөл нэг зугаатай хөгжөөнтэй хөдөлгөөнтэй байдаг нь түүний төрлөг цаа. Яг таны одоогийн төрөг ерөөсөө л бас бага насндаа яг л ийм байсан уу? Ерөнхийдөө ийм байсан. Ер нь манай ээж хэлдэг юм. Энэ мэдээ орохоос өмнө дандаа шогшдог, шогшоо хүрлээ гэдэг нэртэй байсан энтергээд. Тэгээд ер нь багийн тийм хөдөлгөөнтэй хурц сэргэлэн гэж одоо өөрийгөө гоё магтах юм бол хөдөлгөөнтэй хурц сэргэлэн тийм хүүхэд байсан юм шиг байгаа. Одоо хүртэл би ер нь нэг газар очиод ингээд удаан нэг байрандаа суух ч юм уу, удаан юу ах дургу. Тэгээд үргэлжлэн ингэж гоё хөдөлгөөнд ингэж байж ер нь болов идэвхтэй амьдрал гэж би бодож мөрөөдөж явдیں۔ Түүний өвгөл нутаг нь Өмнө Говь аймаг. Харин суугуул нутаг Улаанбаатар хот. Би оюутны байрнаас өнөөдрийг хүртэл би Улаанбаатар хотод анх эрэхтэй ганцхан чамдаатай хувцастай нэг гоё тийм хүсэл мөрөөдөлтэй залуу ирж байсан. Би одоо өнөөдөр хоёр сайхан охинтой бас өөрийн гэсэн амьдралыг босгоцсон. Би бас өөрийнхөө хүсэл мөрөөдөл баг багаар ч гэсэн хүрж яваа. Олон сайхан найзуудтай, бас өөрийн гэсэн эзэмссэн мэрэгчлээ. Бас тэгээд хүн болгоны хүсч мөрөөддөг юмд л хүрэх гээл тэгэл зүтгэл явж байна. 28 жилийн өмнө анх Улаанбаатарт ирж байсан тэрээр урлаг төлтэй байдаг 25 жил болжээ. 20 хэдэн жилийн өмнө хошоо урлагт орж ирж ирсэн Хүрлээ одоо нэг Хүрлээ хоёрт нэг ялгаа байхгүй байна. Гэхдээ байгаа шүү дээ. Энэ ч одоо миний энэ хөл өвддөг болсон, тэгээд аюу их ядардаг болсон. Тэгээд яхан адгуу тэвдүү ууртай, ааш муутай болсон. Тэр үе 25 жилийн өмнө Хүрлээ чинь амар хөөрхөн хөгжилтэй, хөнгөн, сэргэлэн цаваа Хүрлээ байсан шүү дээ. Жүжигчин, хөтлөгч, продюсер бүр бараа сурчлагчгээд түүний хийдэг ажил олоо. Мөн тэр бас нэг зүйлийг маш сайн хийдэг. Гурилтай хоол. Би гурилтай хоолыг бол ер нь Монгол хүн эрчүүд бол гурилтай давшаа идэх дуртай. Гэхдээ миний бас тусгай орц чанар байна. Би нэг бол маш сайн юм. Гэхдээ ер нь авраг тоогооч нартай өрсөлдөх нь хайшаа юм. Гэхдээ ер нь бол өөрийнхөө ижил зиндааны тоогоочдын дунд бол би урдна гიშгэнэ гэж би боддог шүү дээ. Сүүлийн жилүүдэд чөлөөтэйгээр уран бүтээлээ хийж яваа түүний амьдралдаа баримталдаг зарчим нь амьдралдаа баримталдаг зарчим би одоо ямарваа хүмүүсийн юмыг хийхэд эсвэл ямарваа хүмүүсийн өмнө тоглолт хийхэд чин сэтгэлээсээ л хийхийг боддог. Тэгээд цаг их барихыг боддог. Тийм л хоёр юм дээр л одоо юу яадаг шүү дээ. Тэгээд нэг ажлыг дуусгахын төлөө бол бас сэтгэл зүрхэн зориулнаа. Өдөр бүр телевизэн сурчлагаагаар гардагч уран бүтээлээрээ үзэгчтэйгээ ховорхон уулзах болсон түүний ажил, амжилт, уран бүтээлийнхэн өрнөлийг алдсан унсан амьдралынхэн түүхийг амжилт нэвтрүүлгээр хүлээн авна. Нэвтрүүлгийн эхний хэсэгт тэр хөөрөв хүүхэд насныхаа мөрөөдлийг хуваалцаж, урлагийн замд хөдөлсөн хувь тавилангийнхаа тухай ярих болно. Welcome to Hangul Tower. Hangul Tower-аас бидний ярилцлага үргэлжлэх болно. Тэгэхээр Өмнө Говь аймгийн Баян далай сумын бяцхан хүү Хүрэлхүүв маань бага наснд хэрхэн өнгөрсөн бэ? Тэгээ яг биний
Багнаас бол яг бусдын ижил говь нутгийн намхан бор толгодод байдаг нэг суманд, говь суманд тэгэл онц сайн одоо янз бүрийн дүнг аваад ингэж л өнгөрсөндөө Таны хүүхэд насны мөрөөдөл ингээд сум төвөд ингээд мэдээ оронгууд чинь он чинь нэгдлийнхэн дараагаар ертөнцийг хардаг байхгүй юу хүүхдүүд. Энэ нэгдлийн дарга чинь ерөөсөө энэ ертөнцийн хамгийн том дарга юм байна гээл. Тэгэл хүүхдүүд чинь одоо би нэгдлийн дарга болно гээл. Яа би тэгэл мөрөөдөө явж ирсэн. Тэгэл байж тал одоо сургуулийн захирлыг хараад бүх багш нар бүх хүүхдүүд ингээл захирлын өмнө ингээл айгаал ахлаа зэрэг ерөөсөө захирал болно гээл ингээл мөрөөдөл явж ирсэн. Тэгээ явж ирсэн чинь манай сумаар нэг юм том цэргийн анги яваа манай суман дээр зогсож буудлаад хоолонд идчихсэн байхгүй юу. Тэгэл үжээс чинь амар олон юм танк манк ингээл том машинтай цэргийн ангийг ганцхан дарга ингээл жагсаагаал нөгөөдөл чинь ингээл урд нь яваад тэгэл бид нар чинь цэргийн дарга болно гэж явчихж байгаа. Тэгэл янз бүрийн хүсэл мөрөөдөлтэй байж байгаа. Тэгээ сүүлд нь яагаад юм би нэг манай сумд бас нэг баахан олон улсын сэтгүүлчд очисон чинь нэг сэтгүүлчийг хараад би сэтгүүлч болно гэж их хүчтэй мөрөөдөж ирсэн. Гэхдээ яг бас хожим сэтгүүлч болоогүй ч гэсэн бас нэвтрүүлэг энэ төр бас хөтлөөд бас мөрөөдлөө бас жоохон ч гэсэн биелүүлсэн шүү. жүжигчин болно гэдэг бол таны мөрөөдөл бол байгаагүй юм байна тий. Ер нь бол санаандгүй тохиолдол гэж хэлж болно. Тий, ер нь бол цэргийн албаачаад ирээд байж хахад манай эгч Өмнөг аймгийн хөгжим драмын театрт дагалдан жүжигч авч ин чи очиж шалгуулад үз. Юмыг ажуудах ажилгүй явж байснаас гээд тэгжээсэн. Тэгээд би анх тэгжил би Өмнөг аймгийнхаа хөгжим драмын театраас уран бүтээлийн гарааг эхэлсэн. Тэнд бол би нэг сүрхий юм хийж амжихчгүй. Тэнд бол дөнгөж орцсон юугаа мэдэхгүй, учир жанцангаа мэдэхгүй. Одоо би тэнд юу хийж байсан бэ гэвэл учиртай 3 дуурийн одоо олонний хэсэгт, найрын хэсэгт тэр ард суучаа дуулаа сууж ялаа л гэж би ярьдгийг. Тэнд нэг 8 сар орчим дагалдан жүжигч хийгээд нэг жүжигийн гол дүр тоглосон шүү дээ. Бас тэр тухайн үе аймгийн театрынхаа тэгэл байж байтал нөгөө соёл урлагийн их сургуулийн одоогоор соёл урлагийн тухайн үеийн улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийн эзэлтэй шалгалт болоод тэгэл тэр үнд би өдөрнөөс ирж оролцоод харин 9 бор зүрхээр орсон доо. Одоо 15 дугаар байранд буюу 15 хүүхэд авахын 15 дугаар байранд орж тэгээд уг сургуульд тэнцсэн. Тэгээд анхны эзэлтэй шалгалт өгөх гэж Улаанбаатар хотод ирж байлаа. Тэгээд ирэхэд миний нэг дүү хөгжим бүжгийн дунд сургуульд байдаг байсан. Тэр дүү маань намайг нэсдэрээс тосч яваал. Нисхийн хаалгаар гарч ирэл би тэнэг болж ирсэн байхгүй юу? Тэгэл тэр үе чинь одоо юм болгон л гоё шүү дээ. Юм болгон шин. Тэгээд юм болгоныг харахаар тэнэг болчиход, юм болгоныг харахаар чих шуугаад, юм болгоныг харахлаа зэрэглгүй ийм байд юм уу гэж л тэгж ийсэн. Тэгэл тэнцчээл нутг руугаа буцаал намар нэрж оюутан болоод тэр цагаас хойш оюутны байраар дамжаад их хотын хүн болоод одоо би чинь хангууд дүүргийн 15 дугаар орооны иргэн шүү дээ. Оршин суугч. Тэгээд одоо нөгөө таны нөгөө ээжнэр бичсэн загтгээд байдаг шүү дээ. Би тэрийг ингээд сонсож байхад за таяг баг өөрөөхөө тэр үеийн оюутны амьдралыг бичсэн юм уу да гэж боддгийг. Зүгээр үний байгаа юм. Тэр бол яг ер нь бол яг тэр хүн ингээд аливаа юм хийхэд өөртөөгөө их ойрхон юм хийхэд бас хүний сэтгэл төрдөм болоо гэж боддог. Би бол тийм оюутан байсан шүү. Тэрнийг бол Жаргал сайхан гэдэг залуу их гоё бичиж өгсөн. Ер нь бол ганц би ч биш бас хүүхдүүд хэлдэг шүү дээ оюутнууд. Яг оюутны амьдрал одоо тийм оюутнууд зөндөө байгаа гэдэргээд ярьдаг шүү дээ. 23 45 67 88 99 энэ миний хаан банкны дансны дугаар шүү. Мөнгө явуулаарай. Ээжээ. Хүүн хот дээрээ жин их хайсан. Таардаг байсан хувцснууд бүгд томдоод байгаа. За тэр чи яах вэ? Ээжээ би таныг санаагүй. Та миний хүү ээжигээ санаж болохгүй шүү. Тэгвэл муу сурна гэсэн болохоор би санахгүй байгаа. Би сайн сурч ээжи би саяхан таныг нэг зүүдэлсэн. Та байранд ичхий нэхгүй хоол хийгээ. Би идэ суугаад байна. Сэрсэн чи та байхгүй л. Ээжи 23 45 67 88 99 энэ миний хаан банкны дансны дугаар шүү. Сургуулаад төгсчөөд яхаа шууд мэрэгжил сонгоогүй вэ? Тэгэл ер нь яг 10 төгсөөл бид нар ангаараа дөргөөл цэрэгт явж ирсэн. Тэгээ нэг баахан хэдүүлээ яваал цэрэгт яв ихэр нь хамгаалаа гэл тэр үчи бас их гоё эсвэл илгээлтээр явдаг эсвэл цэрэгт явдаг. Тэгэл бүгдээрээ цэрэгт яваал тэгэл дөргөөд өшөө ахуулаад манай анги огт мөө гэл тэгэл хөөрөл тэр хөөрөл тэр чигтээ тэгэл цэргийн албанд яваад гэсэн. Бид нар чинь тэгэл бүгдээрээ яваад Өмнөг аймагт албаас 167 гэдэг тэндээ албаага тэр үед чинь манай Өмнөг аймгийн цэргүүч тэр чигээр 167 цэргийн ангид албааж ирсэн.
Магадгүй тухайн үед ямар нэгэн шууд сургуульд орсон бол энэ замаар явахгүй байх байсан баг. Тийм шүү дээ. Тодорхой тий. Тэгэл тэгсэн бол миний хувь зүй шал өөр. Шал өөр ингээл өөр чиг голдролд ороод тэгэл ер нь болох юм цаг хугацаа, учрах хүмүүсийн цаг хугацаа энэ гэж байд юм шиг байгаа. Тэгэл ер нь болох юм яг цагаа болохоор болдог. А болохгүй юм бол яаж ч боломжийг гаргаад, яаж ч ээж аав нь дэмжиж, яаж ч хүмүүсүүд дэмжиж, яаж ч өөрөө яваад болдгоо юм шиг байгаа. Ингээл амьдралаас харж байхад болох юм чинь тэгэл угаасаа өөрөө явж явахтал тэгэл болчдөг шүү дээ. Хамгийн гол сайхан сэтгэл санаатай, сайхан бодол, зөв бодолтой хүмүүст тустай дэмтэй явах юм бол болчдөг л гэж юу гэдэг ойлгож явдсан шүү дээ. Сайхан санаа бодлыг тээж, бусдад тусдаа дэмтэй бол амьдралд сайхан зүйл тохиох учир тохиол бүрддгийг түүний амьдрал харуулсан. Ангийн хамт олонтойгоо цэргийн алба хааж, аймгийн театрт уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэр анхудаа хотод ирэн амьдралынхаа чухал сонголтыг хийсэн. Энэ тухай нэвтрүүлгийн дараагийн хэсэгт. Эцэг Сталин одоо бол тэрхэн атагдсан энтергээд юм эх орон чимийг л тархинд нь гүн суулгаж өгсөн учраас ялсан гэж ярьдсан байлээ. Би тэгж олоодаа сонсч байсан. Вариатад би тэнд чинь бас их олон албан тушаатай байсан юм аа. Туслах найруулагч, жүжигчин, тэгээд дээрэс нь тэр нэг том цэнгүүн болон тэрнийг хөтлөн. Тэгээд ингээд би ч оюутан багтаа. Таасвар үл гарах уу, хоол идэхгүй тэргээл. Ингээд манай багш тэрүүд амар дуртай. Тэгээд инээгээл яах юм тийм гоё сэтгэлтэй бас амар гоё залуу сэтгэлгээтэй багш байсан байхгүй юу? Хүмүүс ингээл эргээд өнгөрсөн амьдралаа эргээд ухраагаад хараад бодох үедээ за энэ л миний амьдралд хамгийн чухал нөлөө үзүүлсэн юм байна шүү дээ гэсэн дүгнэлтийг нэг хийдэг дээ тий. Та эргээд харахад тэр зүйл нь одоо юу байсан бэ? Би мэргэжлээ сонгосон. Тэгэл ер нь яг энэ кино драмын ангид ороод энэ кино драмын мэргэжлэр эзэмшиж жүжигчний мэргэжлэр эзэмшсэн тэр л он жилүүд тэр яг тэр сонголт. Тэр сонгоог бол би өнөөдөр мэдэхгүй ямар ч хаач юу ч хийж яваа юм Солонгост хараар ажиллаж байгаа юм би мэдэхгүй. Гэхдээ бол би хичээлдээ маш их дуртай байсан. Одоо маш их итгэлтэй, маш их итгэх зүтгэлтэй тийм л оюутан байсан. Манай ангийнхан бол бүгдээрэн амар итгхтэй оюутнууд. Яагаад ч юм энэ дэлхий дээр энэ хамгийн гоё гэж итгэцэл нэг хэдэн хүүхдүүд л нэг ангид байсан байхгүй юу? Гол нь тэрэндээ л байгаа. Бидний хамаг гоё одоо ирээдүйн сайн сайхны амьдрах их үүсвэр бол яг тэр үзлэнд л байдаг гэж би бодоод дэлхийн 2 дугаар дайнд одоо Оросын цэргүүд Германы хүчирхэг армийг ялгах чинь эцэг Сталин одоо бол тэрхэн атагдсан энтергээл юм эх орон чимийг л тархинд нь гүн суулгаж өгсөн учраас ялсан гэж ярьдсан байлээ. Би тэгж олоодаа сонсч байсан. Тэрүүн шиг л бид нар одоо ер нь яг энэ мэрэгжлийг л ертөнцийн хамгийн оройн дээд гэдэл итгэцэн нэг хэд нөхдөд л байсан байхгүй юу? Өөр юм байхгүй. Тэгээд одоо тэр утгаараа манай ангийн хүүхдүүд бол мундаг сайхан жүжигчид байна шүү. Яг таныг суралцж явах хугацаанд төр иргэсээ, нийгэм солигдсон. Тэгээ магадгүй тэр чинь оюутан байсан хүн өлсөн цанган өөрийгөө авч явах хэрэгтэй болно. Тэр үеийг та яаж зохицуулж ирсэн бэ? Тэгэл яг ба тэр үе чи яг бид нар чинь бас нэг социализмын үлдэгдэл болохтой зэрэг нэг сард нэг жоох студент авдаг байсан байхгүй. Тэгэл тэр студентэрээ болгоно. Гэхдээ яг эрчүүд нь бол тэгэл студентээ эхлээл эхний нэг цаауудлаа гэтэл 7 хоног. Тэгэл 3-4 хоногт л идээд уугаад дуусчих штеп. Маргаашгүй амьдрал штеп, оюутны амьдрал. Маргааш өглөө нар гарна, маргааш өглөө яаж амьдрах уу гэж боддгоо штеп. Одоо тэгтээ одоогийн оюутнууд мэдэхгүй. Тухайн үеийн оюутнууд бол маргаашгүй амьдрдаг байсан. Өнөөдрөөр жинхэнэ утгаараа жаргаж амьдрдаг байсан байхгүй. Бид нар бол яг л тийм байсан. Студент буулаа Улаанбаатар ресторан хөөцөө иддэг байсан. Ингээд даам гарц хөлмөл ачаа суудсан. Ингээд тэгээ маргааш нэг гидсэлсэл шогшдог. Тийм л оюутан байсан. Тэгэл яг тэгтэл болгоол байдаг байсан. Октоодынхаа өрөөнд орно. Тэгээд удлаа ярьсаар байгаа нэг аяга хоол олж идэл тэгэл унт нь гих мэтлэг тэгэл нэг задгаа мөнгө зөглүүлж байгаа л ингээд зохицуулаад тэгэл нэг болгоно. Магадгүй өөр ажил хийж 8 пан зүсрэгжсэн үү? Би ажил бол хийж байгаагүй. Тэр үед чинь ажил хийх боломж байгаагүйсэн. Гэхдээ яг ер нь бол жижиг хүжиг юм хийж байсан. Ингээл тарганы арьс марьс аваал, зараал тэгээд ингээл
наасан цааш нь ингээл юм аваад энэ богоноос юм аваад дэлгүүр тавиач жоохон өсгөж өгөөл тэгвэл болохгүй шүү дээ. Энэ тэр үе чинь Нарлаг Монгол гэдэг нэг богоо ирдэг байсан байхгүй юу? Манай найз хоёлаа ингээд юм хийгээл. Тэгээд Нарлаг богоноос юм аваад тэгээд дэлгүүрүүдэд аваачаад нэг жоохон юм нэмээд ингээд өгөөл тэгэл ингээл гүйчдэг байхгүй. Тэгэл намар чэстэй бас хөөхөн хуцсныхаа мөнгийг олцсон бас тэр үеийн бас нэг шахаа махаа өмсцөө бас тэгэл явдаг л байл. Гоё юм да. 1992 онд сургуулаа төгслөө. Гэтэл яг үед бол нийгэм маань хэцүүхэн дээрээс нь та эдийг ажиллах газар гоо хомсхон байсан. Хаана ажиллаж байсан бэ? Хаана байрлагдсан бэ? Гэхдээ яг 92 он төгсөөд бидний дипломны жүжигэн дээр улсууд найруулагч нарын тэр ирээд бас харж ирсэн. Тэгээд харж гоод тухайн үед байсан Улаанбаатар хотын эстрадын дуучин Варета чуулга гэж байсан. Тэнтхийн найруулагч нь Дондгой намайг харснаа. За хоёулаа хамтарч ажиллая. Чи надтай ажлын гэрээ хий гэд. Тэгээ би чи тэгээ тэгэл би ороод Варета тэгээ юу их вэ? Варетад би тэнд чинь бас их олон албан тушаалтай байсан юм аа. Туслах найруулагч, жүжигчин, тэгээ дээрэс нь тэр нэг том цэнгүүн болон тэрнийг хөтлөн. Тэгээд ингээд тэндээс одоо бас би анх ингээд юм хөтэлдэг, барьдаг анхныхаа юуг одоо тэндээс суралцж эхэлж байсан. Тэнд бол бас сайхан хамт олон байсан. Тэгээд тэндээсээ нэг удалгуугаар нэг 2-3 сар ажилласан. Нэг 4-5 сар ажилласан баг. Тэгээд хүүхэд залуучуудын театрт ороод тэгэл орж ер нь тэгэл тэндээс л бидний тоглолтууд эхэлсэнтэй. Яг нийгэм маань ч бас бидний хошуу урлагийн тоглолтыг их гоё халуун дотноор хүлээж авсан. Тийм цаг үе яг цаг үеийн тохироо бүрдсэн ч юм уу. Би тэгж боддоо шүү дээ. Яг бай тэгэл бас нэг цанаасаа л нэг юм ингээл бүтээл хөрхий бас тэгэл ингээл нэг их хотод нэг хин нэгэн хүний ингээл завсарж байгаагаар ингээл яваал. Тэгэл нэг юм болоод байсан. Тэгэл би одоо ингээл би дараа нь ингээ бодоол байхад бол мэдэхгүй одоо намайг юу түшээд яагаад тэгээд байсан. Би одоо ингээл бодоход бол учиргүй нэг хүний нөмөр нөөлгөнд явсан мовсон тийм байхгүй. Тэгтэл ингээл миний нэг ажил төрөл цаанаасаа л хөрхийн нэг юм бүтээл тэгэл яваад байсан. Аз түшээл тэгээд яваад байсан. Тэгэл өөрөө ч их тэмүүлэлтэй гар юм. Өөртөө ч бас нэг тийм жижигхэн ч гэсэн итгэлтэй тэгэл би чадна мэднэ би чи одоо тэгчин гээл ингээл амтэн үний ингээл наан цаан тэгэл тэг яг ер нь бол олон сайхан жүжигчдийн манд бас буян заяа байгаа штэ бидний үеийн жүжигчид бие айгуу дэмжсэн. Таныг ингээд нэг өөрийгөө олоход тань тусалсан. Нөгөө талаас таны нэг тийм замыг зассан тийм үйл явдал гэх юм бол та юу хэлэх вэ? Оюутан байлаа. Нэгдүгээр курст орлоо. Тэгэл анх этюд гээл үггүй этюд монолог энэ төр гээл нэг тийм юм дээр ажиллаад эхэлж байлаа. Тэгэхэд тэр одоо говийн зэрэглэгийн Дорд Самбуу гэж алдартай найруулагч манай нэгдүгээр курсын багш байсан. Тэр надыг дуудаад нэг өдөр нааш өрөөд ирсэн. За чи өмнө гоё хөөхтэй чи заяа. За чи хэрвээ энэ багшин дэдэн кино драмыг төгсч чадах юм бол дунд нь янз бүрийн тохиолдол гараад төгсч чадах юм бол бити жүжигэн тоглоорой. Тэгэхгүй юу? Тэр би гайхаад тэр яац Манчестертэй дөрөв чадахгүй дээ гэсэн бодоол сууж өсч чи хэрвээ тоглох юм бол дандаа инээдми юм тоглоорой. Дүнгийн намайг нэгдүгээр курслэж байгаа. Би тэр үед чи инээдми юм тоглоно гэж мэдэхгүй шүү дээ. Юу ч мэдэхгүй зүгээр л нэг сайхан тийм нэг гоё нутгийн нэг автгаар нүртэй оюутан байсан шүү дээ. Тэгэхэд л надад анх тэгж хэлж ирсэн байхгүй. Тэр одоо хүртэл одоо миний зүрхэнд байж идэг байхгүй. Ямар мундаг хүн одоо би нэг тийм гайхалтай жүжигч биш ч гэсэн хэрвээ би энэ инээдми юмар яваагүйсэн бол амжилт олохгүй. Би өөрөөгөө ч одоо би мэддэг ингээд эргээд ингээ харахад бол би мэддэг. Тэгэхэд тэр хүн надад ингэж хэлээд миний хувьд миний одоо потенциалыг ингэж олж харна гэдэг бол аргагүй л бас мундаг хүн юм байна да гэж би бодож явдаг. Тэгэл тэрнээс ч хойш ингээл инээдми инээдми оюутан багтаа дандаа л инээдми юм хийдэг байлаа шүү дээ. Тэгээ дараагаар нь 2 дугаар курст ороход одоо гарын 5 орны шагдар гэж одоо Монголын алдартай бас жүжигч миний багш болсон. Тэгээл намайг чи хөгжөөдөг. Ингээл би ч амьдрал дээр бас ингээл багштайгаа хамаагүй юм яриад ингээл юм яриад одоо ярьдэн шүү дээ оюутнууд. Одоо багшийнхаа нэрийг бүтнээр нь дууддаг ганц оюутан байсан үрлээгээл би ч оюутан багтаа лаасвраа хоёул гарах уу хоол идэх үү энтергээл тэгэл манай багш тэрүүд амар дуртай тэгэл инээгээл яах юм тийм гоё сэтгэлтэй бас амар гоё залуу сэтгэлгээтэй багш байсан байхгүй хүн болгон багшаа энэ тэргээд бөхөлзөд тэр хүнд сайхан л байсан баг. Тэгтээ над чиг харьцдаг оюутанд бүр гоё байсан байхгүй лаасвраа хоёул гарах уу хоол идэх үү чи манайгаа даан нэжтэй тэргээл тэгэл тэр
мундаг жүжигчин, Монголын арт түмний хайртай мундаг жүжигчин тэр хүн таны амьдралд нэг чухал зүйлийг хийглээд таныг нэг үгээр хамгаалцсан, таны сэтгэл дотор таныг нэг үгээр хамгаалцсан тий чи. Тий. Инэдмийн жанрт төлөөрэй. Тэр хүсэл тэгэл дотор яваал байсан уу? Тэгээ ер нь бол өөрийгөө бас олтол бас нэг тодорхой цаг хугацаа өнгөрнө штэ. Тэгэл оюутныхаа 4 жил энэ төр чинь нэг тийм бас өөрийгөө сайн мэдэхгүй штэ. Оюутны амьдрал чинь ямар үзэгчд байх вэ? Үзэгчд байна гэдэг чинь бид нарыг болж байна уу, болохгүй байна уу, цаашаа явах нь явахгүй нь гэдэг чинь үзэгчд ямар ч арай хаалгагүй, ямар ч асуудалгүй хэлж өгдөг байхгүй юу? Мундаг гой залуу байна, хөөрхөн охтууд байна, явахгүй бол тэгэл үзэгчд хүлээж авахгүй. За тэгэл явах жүжигчнийг жоох юм ихтэл тэгэл гой галын асаагаал өгдөг байхгүй. Үзэгч чинь мундаг сайхан буянтай болсон. Тэгэл бид нар чинь төгсөөл тэгээд би чинь нэг вариатай зариатай хөгжил театр гэж явж байхад бол тэгэл төгсөөл яг үзэгчдээр ингээл шууд нүүр тулахад л мэдэгдэж байгаа юм чи. За би бол ингээл нэг тийм ийм нэг дараам ч юм уу одоо тий тэр нэг томоотой ч юм уу тийм энгийн юмд бол би бүтэхгүй гар юм байна. Ер нь инэдмээр л явъя гэж би анх өөрийгөө тэгж бодсон. Тэгэл тэр үед ч бас яг ийм тохироо их бүрдсэн байсан. Тэгээд би тэд чинь ингэж нийлж хамтлаг энтер бол тоглоал зохион байгуулалтанд ороод тэгж явсан байхгүй. Та нарыг ингээд харахад за яг тухайн үеийн импровизацаар ч юм уу тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө жүжиглээд байгаа юм шиг ойлголтоос хүмүүсийн донд байдаг. А тэгвэл тэрийг бүтээхийн тулд яаж хөдөлмөрлөө, тэр дүрийг гаргах гэж, тэр нэг номерыг бэлтгэх гэж ямар хүч хөдөлмөр зарцуулж байгааг бол үзчихэд мэдэхгүй дээ. Тухайд ер нь яаж тэр бүгдийг амжуулж исэн бэ? Өө яах вэ? Бид нар ч юм бол ингээд газрын харьяалтай байсан. Хүүхэд залуучдын театр, драмын театр, тэгээд зарим нь хошуу урлагийн театр гэдэг чинь. Бид нар ч ингээд өглөө 9 цагаас театртаа цуглаж ажиллаа хийн штэ. Тэгээд өдөр ажиллаа хийгээл тэгээд оройн үйлдвэрчний соёлын төвөргөн дээр тоглолтоо хийгээд тэгээд шөнө нь дараагийнхаа сургуулийн одоо тоглолтны шинэ сургуултыг хийгээд тэгээд үүрээр харьдаг байсан байхгүй юу? Үүрээр шөнө дунд 2 цаг, 3 цаг гээд харахад бол бас нэлээх юутай эртдүү. Тэгээ яг ер нь бол би ингээ бодоод байхад бол хүн одоо их дуртай юм хийхэд нь одоо үр дүнгийн үздэм болов гэж боддог. Бид нар бүгдээрээ амар дуртай байсан. Энэ дээр маш их дуртай. Энэ насныхаа амьдралд ов болон дагалдах мэрэгчлэрэн суралцаж төгссөн тэр амьдралд өхөл тавиад мэрэгжилдээ улам дурлсан. Тун удахгүй дурлах тусмаа амжилтолж олон танигдсан тэр асгаж дүрлэлж байсан он жилүүдээ болон амьдралынхаа шинэ үеийг эхлүүлэх болсон түүхэн тус болно. За нэвтрүүлэг маань Гигантын Entertainment Cinema-гаас үргэлжилж байна. Тэгэхээр бидний ард бусдад аз жаргал бэлгэлье гэдэг нэг сайхан үг байна л да. Бусдад аз жаргал бэлгэлдэг хүмүүсийн нэг нь харахгүй та. Тэгээ яг нь нь бол миний мэрэгжлийн онцлог бол тийм л дээ. Тэгээд бусдад бид нар чи одоо ертөнцид ингээд хүн өөр зориултаар ингээд зориулагдаж бурхны бүтээл болж ирсэн байгаа шүү дээ. Яг миний мэрэгжлийн онцлог, миний одоо ажил маань ийм тийм ээ. Хүмүүст аз жаргал бэлгэлэх, хүмүүст одоо гоё амралт таашаал цэнгүүл бэлгэлэх ийм зориултаар би бол ертөнцид зориулагдж ирсэн хүн гэж өөрийгөө бодож явдаг. Тэгээд би яг энэ үүргээ биелүүлэхийн тулд тэгэл бусдын адил тэмцээл, амьдралын төлөө зүтгээл явж байгаа. Би бусдад зориулагдсан хүн юм байна. Бусдын сайн сайхныг бол бусдыг тэгээд аз жаргалтай сайхан байлгахын тулд миний хийж байгаа ажил энэ юм байна гэдгийг одоо яг хэдийд мэдэрсэн бай. Ер нь л тэгэл анх л одоо тоглож эхэлж ирсэн тэр 90-ад онд л мэдсэн. Тэгэл бид нар чинь 92 онд төгсчөөл 94 онд анхныхаа тоглолтыг хийж ирсэн. Тэгээ соёлын төвөргөнд бид нар хинч танихгүй, хинч мэдэхгүй байсан мөртлөө тухайн үеийн үзэгчид маань ирээл бид нарыг чинь маш олон хоног битүү үзэж байсан. Тэгэл ер нь бид нар чинь дөнгөж сууж төгсөөл маргааш нь цирк гэд тоглож байсан биш үү? Инээдэм 92-г 4 сарын 1-ний хөтөлбөрийг тоглоод тэгэхэд л анх би мэдсэн байхгүй. За энэ л миний мэрэгжил юм байна. Энэ л миний амьдрал юм байна. Энэгээр л би явах юм байна. Өөрөө л юу ч байхгүй юм байна гэдгийг мэдсэн. Тэр тэгэл ерөнхийдөө зүрх сэтгэлээ, ер нь хайр сэтгэлээ, өөрийнхөө хүч болцоо, хүсэл мөрөөдөл бүгдийг энэ мэрэгжилтэд зориулсан да. Яг та нарыг төгсөж явах үед хошин урлаг гэдэг мод яг үндэслэж эхэлж байсан.
танаа төгсөлтийнхэн болоо танаа доотлын төгсөлтийнхэн бүгдээрээ хамтдаа тэр модыг нилээн бат бөх болгоод бүгдээрээ салаалаад бүгдээрээ тэгсэн. Одоо яг бидний чинь оюутан байгаа 4-р курс энтерт явахад бол одоо манай соах, одоо баачка ах, заяа ах, дайл чамжлогч, туяа ах чинь жагдаг ах. Тэгэл одоо мөнхийн талигч Латипхой, ЦВ10-д ингээл энэ мундагчул тоглоал яг хошуу урлаг одоо нийгэм нэг тийм өөрчлөгдөөл, нийгэм ингээл хүмүүсүүдийн үзэл бодол өөрчлөгдөөл яг тэр үед чинь хошуу урлаг ингээл них гоё ингээл дэлгэрэл гараад ирж байхад бид нар бол яг тэр лүү ингээл төгсөөл яг тэр салбар руу ороод яг өөрсдийн чаддаг мэддгээр сурсан мэдснээ нийлээл ингээл хамтдаа гар гараасаа бараал орж исэн хамгийн гоё тохиромжтой хувьсгалын тохироо бүрдсэн бас үе байсан. Бид нар анх ингээд тоглож байгаад нийлж тоглоол тэгж байгаа сүүлдээ тэр нь боловсронгуй болоод хамтлагийн хэмжээнд ингээд шилжиж нэг тийм одоо аж ахуйн нэгжийн хэлбэр рүү ороод тэгээд эн чинь ингэж байгаа өнгөт инээд гэж яагаад дараа нь X төвс гэж гараад тэгээд ардын бид гурав шинэ үе гэж гарч ирсэн байхгүй юу. Тэгээд баяраагээ залуутаагаа дөрүүлээ. Яг хөө бид тэдний бол гоё амжилтын он жилүүд байсан. Бид амьдралынхаа анхны гарааг хамтдаа маш гоё эхлүүлсэн. Би тэрийг одоо хүртэл би маш их сайхнаар дурсаж явдаг. Тэгээд биднэрт бол за боёо амби бид гуравт амби маань одоо хэдийгээр бурхны оронд байгаа бол би бол нэг тэгж ингээ байхгүй өмнөөс ярих дурггүй яг байгаа юм шиг би найзгаа энэ тэнд ярьж явдаг. Тэгээд бид гуравт бол нэг маш төстэй чанар байсан. Бид гурав гурван өөр үзэл бодолтой гурван өөр газрын тийм ээ бүх юм яриад байвал ингээ маш өөр улсууд боловч бид гуравт нэг цэг дээр огтлж байсан нэг маш ижлэгэн чанар бид гуруула амьдрал амар хайртай тийм гоё чанар одоо би тухайд бол бид нар мэддэггүй байсан тийм ийм чанар бид гурав бол яг нэг юм зангидсан гар шиг байдаг ус. Уран бүтээлийн гараа бол соёлын төвөргөөдөө салшгүй холбоотой. Тийм салшгүй холбоотой. Бид нар анх 92 онд сургууль төгсөөд тэгээд яг төгссөнийхээ дараа бид нар чи циркэд тоглож ирсэн. Инээдэм 92 гээд алиалагч болж ирсэн байхгүй юу? Янз бүрийн юм хамар мамар хийгээл ингээл урт гутал өмсөөл, эрен шоутай том юм бижак өмсөөл. Тэгчгээл дараагаар нь яг жинхэнэ шоу тоглолтуудын соёлын төвөргөөс анхны бид нар хачиртай энэд гэдэг тоглолт эхэлжсэн. Тэгээд эндээс чинь анх бид нар чи шинэ үеийг байгуулад хамгийн анхныхаа тоглолтыг бас энд хийж ирсэн. Тэгээд ер нь үйлдвэрчний соёлын төв ордон, соёлын төвөргөө ирвэл миний одоо залуу настай салшгүй холбоотой. Миний амьдралын одоо хамгийн гоё, эрчтэй, хүчтэй амьдралын маань гараа болсон, сайхан амьдралын эхлэл болсон, бас олон сайхан найз нөхдүүдийн үерхэл нөхрөл эхэлж ирсэн. Ялангуяа шинэ үеийг одоо боёо амбид гурав байгуулад бид гурав маш гоё одоо эрчтэй бүтээлч он жилүүд бол энэ соёлын төвөргөтэй салшгүй холбоотой гэж хэлж болно. Яруу жил байж байгаа төгснө гэж бодохоор нэг сэтгэл эвгүй байдаг тийм ээ. Манай хин ямар нэрчтэй байна? Юу яа? Би цэргийн дарга болсон. За. Өөс өөр одроо чи юу болох юм? Би юу? Би доочин болно. Тратын хот доочин болох юм уу те? Гэл та нар бодлоо. Тэгэл ингээл доочин болчоод цэргийн англи дээр очиж дуусан чинь цэргийн дараа камба орд сууц тэгээ дуугаа дуулаад байжсэн чинь бүлээ байж байгаа огч шүү чи юм. Яагаад тайзаа орхисон бэ гэдэг асуулт үзэгчдийн дунд асуулт хэвээрээ үлдсэн л дээ. Яг энэ бол ярих юм бол бас хөөрхөн түүх. Бид нар шинэ үе гэж байгуулад бид нараас тодорхой хэмжээний амжилттай эхэлсэн, амжилттай гараагаа явуулсан. Тэгээд энэ шинэ үеийг гоё амжилттай авч явсан. Тэгэл нэг газар очиод бид нар ингээл аргагүй бие биенийг орхиод ингээд тус тусынхаа мөрийг хөөсөн. Тэрийг бол яг мэдээж хэрэг бүх юм сайн сайхан байсан бол бид нар тарж бодохгүй. А гэхдээ бид нар бас байж боломгүй дайсагналцал үүсээгүй. Зүгээр гоё за одоо энэ хүрээд хэдүүлээ явахгүй юм байна гэд. Тэгэл хамгийн эхлээл баяраа маань FM-ийн юу агаал яваад гэсэн. Дараа нь юм уу амби яваад гэсэн. Дараагаар нь би тэгээд за шинэ үеэс за би одоо ер нь болиё гэсэн. Нэгдүгüүрт нь би их ядардаг болсон байсан. Хоёрдугаарт нь би бас кинонд сонирхол төрсөн.
кино хий гэж бодсон тийм ээ. Нэг химийн уйтгартай ингээл тайзан дээр ингээл тоглоол байвал байна. Одоо хүртэл би тоглоол байвал байх л байсан байх. Гэхдээ би бас амьдралыг бас дахиад нэг шат ахимаар одоо яг өөрийнхөө хэмжээнд шат ахий гэж бодсон. Би одоо шинэ үедээ байж л байсан бол одоо би байж л байна. Тэгэл одоо нэг бас нэг химийн тоглолттой нэг жүжигчин байж л байх байсан байх. Гэхдээ би учиргүй одоо би боё үеэрийг бол хүмүүсүүд бол их сонирхдаг байхгүй юу? Та хоёр одоо ерөөсөө ингээл одоо ер нь уулзддаг. Та хоёр одоо бие биендээс амар дургүй үстэй. Одоо гэж байтал ингээл боё тэгж байна энэ төр гээл те боё тэгчлээ энэ төр гээл. Одоо надад бол очиод боё тэлдэг гэсэн. Хүрлээ тэгээ явж байна энэ төр гээл те. Боё үеэр бол одоо уулзахад тун гэмгүй сайхан уулздаг. Бид гурвын салсан сонголт гурвуулангийнх нь амьдрал болж байна, бүтэж байна. Хинийхэн ч сонголт буруудаагүй. Тэгээд би кино хийхийг бодсон. Тэгээд би киногоо хийсэн. Миний кино, эхний кино Боолын гэрээ бол гоёлын дайсан. Кинонд би амжилт олсон. Би урамшсан. Би дахиад кино хийнэ гэж бодсон. Би бодлороо 3 дахь киногоо тагнуулч аав гэж кино хийсэн, тийм ээ. Миний бүх кино амжилттай болсон. Би миний явсан зам буруудаагүй юм байна гэж бодсон. Би тэгээд найзуудтайгаа нийлж өөрийн гэсэн бизнес хийсэн. Тэгээд тэр маань амжилттай болсон. Гэх мэтлэнгийн миний сонгосон, миний татсан хаалга ямар буруу явуулаагүй. Тайзан дээр биш тайзны ард байх сонголтыг хийсэн тэр сэтгэл зүрх дотор асч байсан хүслээ биелүүлэн кино урлагт хөл тавьсан. Нэвтрүүлгийн дараагийн хэсэг. Тайзны урд үзэгч байсан хүүхэд насныхаа тухай болон уран бүтээлч болоход нь юу нөлөөсөн, уран бүтээлээ хийхэд нь юу нөлөөлвийг ярилцах болно. Хүүхэд нас бол киногоор төсөөлхийн аргагүй. Хөдөөний сумын төвийн тэр үеийн хүүхдүүд чинь одоо хотын хүүхдүүдээс нэг ялгаатай нь хотын хүүхдүүд чинь киног сонгож үзнэ. Бид нар сонголт байхгүй. Ирсэн киног үзнэ. Тэр үед чинь одоо шуудангийн машин яваал нэг 2-3 сайхан уулын зүүн сайхан уулны тэнд ингээд цас ороод ингээд шуудан дүүжигдэнэ. Тэгээ шууд явж болохгүй нь нэг ирсэн кино бол гараал байна. Тэгэл хагасаа өдөр бол 3-аас буцааны өглөө 10-аас 3-аас гэж 7 хоногт 3 удаа кино үзнэ. Киногоо хагасааныхаа 3 цагийн буцааны өглөөний 13-ын киног чинь сумын төв хөөхтөө чинь тэсэж ядан хүлээн. Тэр үеийн кино ялангуяа шинэ кино ирсэн байвал урд өдөр нь догтлоо. Тэгэл өглөө 10-аас кино гарах гэж явах чинь бараг яагаад ч цугулчаал. Тэгээ сумын хөлөөгөө тойроод бүжигнэлдаал, чулуугаар байлдаал, тоглоод жуухан жууд нь уйлаал, таараад эсвэл зам бол халууцаал. Тэгж гол кино эхэлнэ. За тэгэл тэр бол ерөөсөө үлгэрийн ертөнцид бүр энэ ертөнцөөс тасраа. Тэгэл тэр кинонд автаал. Тэгэл ингээл тэр баатраа дагаал өстой ингээд үхтэн дагаж уйлаал. Өстой инээхтэн дагаж инээгээл ерөөсөө тэр чигээр нь тэр ертөнцид цаг 30 минутанд ордог. Тийм гоё ертөнц байсан. Тэр киног бол одоо ингээд цас ороод байгалийн юу онц аюултай үзэгдлээс болоод шууд нь зогссон тохиолдолд бол нэг кино бол сумын төвд бол хэдлүүл хэд гарна. Тэр болгонд нь бид нар ингээ шинээр үзнэ. Өстэй. Тэгэл одоо тэр үеийн тухайн үеийн Монгол киног үзээл ингээл хөөрөөл догдлол өнөөрэ жүжигчин улсууд гэдэг ямар сайхан юм ийм гоё ертөнцгээл тэгэл тэр киногоор амьсгалаад тэгэл одоо урд өдөр нь үдсэн улсуудаараа маргааш нөхч яриулаад тэгэл ингээл тойрол тэр киног яриад тэр чи их гоё ертөнц шүү дээ. Ингээл ер нь тэгээд тэр нэг киногоо одоо сцен болгоныг нь тэг үг болгоныг нь цээжилтлээ үзээд дараад нь тэгээд нэг үтснийхаа ярилцж байна гэдэг магадгүй танд тэр нэг уран бүтээлч сэтгэлгээг суулгаж өгсөн баха. Би бол боддгийг штэ. Ер нь хүүхэд болгоно л тухайн үед бол тэгэж киногоор өвчилж явсан хүн болгон Монгол хүн болгон л энэ киногоор одоо автаж өвчилж явсан. Одоо хүртэл олон улсууд миний багтаан үзсэн тэр киноны тэр хэсэг гэж ярьдаг. Гэвч тэрэн дундаас бас яг энэ өөртөө жинхэнэ одоо утгаар нь мэрэгшүүлж одоо суусан гэдэг ч юм уу цөөн тооны одоо мэрэгжлийн улсуудын нэг нь бий л дээ. Таны өссөн орчин өөр ямар байсан бэ? Одоо магадгүй таны энэ юмуртай алиа хошин зан ч юм уу хин нэгний нөлөө байсан уу? Байсан. Тэгээд миний аав бол их мундаг, их хошин юмуртай гоё юмны голыг начиг их олон ярьдаг, олон юм ярьдгүү маш цөөхөөр ярихад бүх хүмүүсүүд ойлгож ямар ч насны, ямар ч боловсралтай жоохон хүүхдээс өвгөн буурал хүртэл миний аав нэг 2-3-аар үгээр л хэлсэн юмыг хараад
шууд ойлгодог, инээдэг, мушилддаг тийм хүн байсан. Маш гоё юмыг олыг би л ааваасаа энэ зангал өвлж явсан гэж би хувьдаа боддог. Гэхдээ битрээ нэг ялгаа бол манай аав бол маш товчхон, маш оновчтой ярьдаг. Би бол маш их дэлгэрэнгүй ярьж иж арай ч ойлгуулдаг тийм л байгаа. Гэхдээ яг юу нь үзнэ. Юу идэх хүн байсан бэ? Жолооч. Тэгэл жолооч. Би бас аавынхаа дурсгал зориулж нэг дуу хийжсэн шүү дээ. Шаргуугаар хөгжмийн бичүүлээд, анх төвөө гэж яруу найрагчаар шүлгийг бичүүлээд, дуучин жавхлангаар дуулуулад лон жилийн өмнө. Гэхдээ би тэр дуугаа ямар нэгэн байдлаар хийт болгоё гэж бодоогүй. Зүгээр би өөрөө хийгээл тавьдсан. Тэгэл аяа нэг энэ тэнд явахад дуулагдж идэв. Тэр дууг сонсоход их гоё сонсогдъё. Жавхлан одоо гавьяат дуучин жавхлан дуулсан байгаа. Араг намхан толгодын дундаан авн дандаан инээж явдагсан. Энэ дуу хийсэн. Энэ бол бас амар дуу. Энэ бол баргийн дуучин дуулахгүй маш их өндөр мэрэгжлийн өндөр түвшинд хоолойны цар хүрээ шаардсан. Угаасаа тийм дуу хийнэ гэж бодож тэгээд би хийж байлаа. Тэгэл яг ер нь бол дуу байгаа газар, инээд байгаа газар аз жаргал байгаа л гэж би боддоо. Тэгээд би хаяан энэ дуугаа ингээд сонсоод маш чанга тавиад сонсоход бол бас гоё. Миний сэтгэл зүрх бол бас гоё хайраар дүүрдээ. Тэгэл хүүхэд наснд дээрвж очиж аавгаа хөтлөөд манай аав чинь жолооч, би аавынхаа машин дотор ингээд ер нь миний бага насны их олон үе тодорхой маш том хугацаа тэр машины кабинд өнгөрсөн болохоор их гоё дурсамж сэрэгдээ. За 10 жилийн дараах ч юм уу 20 жилийн дараах өөрийгөө хардаг уу та? Би хардаг. Тийм болцсон байна. Хардаг. Би гоёор хардаг. Би бол одоо жишээ нь 20 жилийн дараа гэх чинь би маш гоё тийм ингээд цав цагаан болцсон ингээд буурал болцсон өвгөн. Гэхдээ маш гоё залуу сэтгэлгээтэй. Би дандаа гоё далайн хэрэг дээр очиж амардаг. Тэхийн тулд өнөөдрөөс эхлээд зүгээр үж болохгүй тийм ээ. Тэгээ гоё ингээд хүмүүст буян болдог. Хүмүүст маш их би нийгмийн одоо хүмүүст их буян болно гэж би бодож явдаг. Би 20 жилийн дараа бол өөрөө маш гоё тайван гэр бүл, тайван өөрийн гэсэн ертөнцийг үүсгэсэн. Тэгсэн мөртлөө нийгмийн сайн сайхны төлөө нилээд их юм хийдэг. Олон сайхан ах トゥ нартай үр ач нарынхаа дунд ингээд сайхан тайван алхахдаг. Гэхдээ нилээн тийм даам гарсан тийм өвгөн болно гэж боддоо шүү дээ би өөрийгөө. Би юу ямар шахуу өвгөн болох вэ гэж. Нэг тийм харддаг. Тийм атаар ааштай, өглөө, ууртай тийм өвгөн болох байхаа. Нэг муу гарч ямархуу юм олоод хүмүүс чинь нэг өвлгийн малгай толгой дээр байдаг. Тэр үр ач нар наад малгайгаа тайлааж игээд байгаа. Тайлахгүй. Өвлсөнгөө өдөр шөнөгөө өмсөөл өглөөл уурлаад яваад гэдэг тийм туранхай бороо өвгөн болох болов гэж боддог юм шиг. За тэгээд би чинь шууд нэвтрүүлэг эхлэнгүүт холбогдоод би та нар шиг байх та гэж ирээд бүлтрээл. Тэгээд төр засгийн удирдлагуудыг иддэг, уудаг энэ гайхаа. Хороон дарга мэтийг бол тоож болохгүй. Дээгүүр л юм ярина. Ингээд ер нь тэгтгэл юм байлээ л дээ. Хүн өөрийгөө яг одоо ямар байгааг мэдээ гэвэл ч юм уу. Эсвэл ирээдүйд ямар болохыг мэдээ гэвэл зүгээр л сайхан ингээл яг кино театрт кино үзээд сууж байгаа юм шиг яг одоо өнгөрсөн нэг кино шиг хараад ирээдүгээ нэг кино шиг төсөөлөд ингээд нэг өөрийнхөө амьдралыг нэг ерөнхий киноны зураг олгоод ингээд нэг хараа. Тэгэхэд л яг ингээл нэг таны нэг дотроос юу алсах нөө тэр болгон чи ингээл амьдрал дээр бууна гэдэг нэг тийм арга байдаг юм билээ л дээ. Нэг давтах ухамсартайгаа ажиллах. Та магадгүй тэрийг өөрөө ухамсаргүйгээр ч гэсэн бас амьдрал дээр хийдэг юм шиг таны ярианаа санагдлаа л да. Тий, ер нь бол би ирээдүгээ их гоёор төсөөлдөг шүү дээ. Ер нь тэгэл энийг бол яг амьдрал ингээд одоо нууц энтергээл нэг кино байдаг шүү дээ, тийм ээ. Тэр шиг амьдрал бол ингээд харуулж байгаа. Ингээд дандаа муухай юм ярьж явдаг, дандаа нэг болж бүтэхгүй юм ярьдаг хүний угаасаа тэгэл амьдрал нь бүтдэггүй шүү дээ. Би чадна. Нам, чүм, гэл явж байгаа юм бадрангуу гараад ч юм бол нэг харахад л яг тэр байранд очсон гэл дээшлэл явж байдаг байхгүй юу. Би бол ерөнхийдөө бас нэг тийм яг хүмүүс намайг ингээд зарим нь ярьдаг байхгүй юу. Сайн мэдэхгүй болсоо ч юм их хонгороо сагсуу гэж ярьдаг байхгүй юу. Тэгвэл хүн хүний ярьснаар болохгүй. Яг тэгэхээр зэрэг чинь би түрүү хэлжсэн шүү дээ. Би чадахгүй, би мэдэхгүй. Гэл ингээд хойшоо суугаад оолсоод бол гэл амьдрал ингээд гой юмнаас ингээд аваад шидсээр байгаа л тэгэл гоёч амьдарч чадахгүй, гоёч юм үзэж чадахгүй, сайхан сэтгэлийн жаргал эдэлж чадахгүй тэгэл өнгөрдөг юм болов гэж би хараад байдаг.
Өөрийнхөө авьяас мэдрэмжийг өөртөө ихтэй байдлаараа баяжуулж, үргэлж өөрөөрөө байдаг түүний хийсэн уран бүтээл болгоно нь жижигч бай, томч бай, тоглосон дүр болгоно нь бусдад хүрдэ. Амжилт нэвтрүүлэг, амжилттай болсон уран бүтээлийнхэн тухай амттай яриагаар үргэлжилж байна. Одоо сүүлийн үед таныг тайзнаас л ерөөсөө харсангүй. Дэлгэцнээс бол хаяа харж байна. Одоо ингээл киноны хэсгээс ч юм уу те. Ингээл харж байна. Бүр заримдаа бол дэлгэцийн бүтээлийн эхлэл төгсгөл нэрийгтэй нь хардаг болчихлоо. Тайзаа хэр их өгүүлж байна. Яг ер нь бол эхлээд бол нэг зогссны дараагаар бол бас тогломоор санагддаг л байсан. Тэгээд одоо бол ерөнхийдөө гайгүй. Гэхдээ ер нь бол бас тоглож юмсан гэдэг яг миний хамаг гоё одоо оргилж явсан үе тайзан дээр байсан болохоор тэгж бодогддог. Бодогдохын хувьд бол бодогддог. Гэхдээ би бол яг өөрийгөө нэг юмар хязгаарладаг байхгүй юу? Хүн маш олон юм тоглосноор биш одоо цөөн байж болно. Эсвэл маш олон байж болно. Эсвэл зүгээр дундаж байж болно. Тэгт чанартай юмд л оролцох ёстой л гэж би өөрийгөө боддөг юм л да. Магадгүй та шинэ үсгийн багшид шинэ үсгийн багш кинонд тоглоод хүмүүсийн сэтгэлд үлдснээрээ бас дараагийн уран бүтээл хийх тийм нэг гараа болж гисэн. Магадгүй хэрвээ тэр кинонд тоглоогүй байсан бол ч юм уу энэ эргээд кино урлаг руу халтарч орох байсан болов. Би ер нь бол яг уу би нэг тийм уйтамхай хүн биш ч гэсэн бас үргэлж ингэж шинэ бай гэж би бодож хичээж явдаг. Одоо ч гэсэн би насандаа дахиад шинэ юм хийх юмсан гэж би бодож явж байна. Тэр үед бол би кинон тоглосон тэр сайхан кинон тоглосон байгаа бол би бас л нэмүү цаанаасаа л нэг аз түшээл яваад байсан гэх нэг түрүүн өгүүлбэр яригадаад байсан да. Тэр өгүүлбэрийг нэг байхгүй юу? Нөгөө хүүхэд залуучуудын театрт ажиллаж байхдаа шинэ үсгийн багшид тоглосноо. Тэгсэн. Би хүүхэд залуучуудын театрт байсан. Тэгээ нэг өдөр нөгөө Бадрууг найруулагч надтай уулзаад нэг надад зохиол байна. Бид нар кинонд гарахын 100 завхан лөө. Тэгээ энийг уншаад байсан чи ер нь чийл харагдаад байна. Чи нэг үзэх нү гэдгсэн. Тэгэл би чинь одоо тухайн үе чинь залууч байсан. Тэгэл юм тоглохын донд тусцсан. Одоо тэгээ сайн муу, сайхан муухай одоо гоё юугаж мэдэхгүй шүү дээ. Уншаагүй ажил тэгээд найруулагч би тоглоё гээл тэгжсэн байхгүй юу. Тэгээд харин назаар маш гоё зохиол одоо бүр одоо хүртэл яригддаг тийм удаан настай жинхэнэ гоё уран бүтээл миний хамгийн анхны одоо кино их амжилттайгаар эхэлсэн. Яг тэрний урд нь ганц нэг кино би. Тэгээд тэн дээр бол нэг тийм би ч өөрөө гавьтай яваагүй тэгээд нэг тийм байгаа. Тэгэхдээ ер нь бол шинэ үсгийн багш бол одоо яг миний ерөнхийдөө уран бүтээлийн маань бас нэрээ хуудсны нэг гэж би бодож явдیں۔ Ингээл явж байхдаа л манай ханцуул агсаг гээл тэгдэг. Тэр бол гоё бүтээл, гоё сайхан дурсамж. Дижитмаа. Манай энэ дунд улагт тулгаа таяр намайг ойлгох юм да. Яалаа гэж дээ. Дижитмаа. Юуны? Үгүй бис юу ярих гэж ялаа. Бадай. Дижитмаа. Ерөөсөө хоёлаа юу яах вэ? Үгүй биш. Биш. Хэрвээ ижи авчин зөвшөөрөхгүй бол чамайг оргуулаад ч гэсэн. Би тэгээд ингэ боддог байхгүй ингээл таныг цогоогоо гээл реклам дээрээс харахад бусад кинон дээрээс харахад та өөрөөрөө л харагдаад байдаг байхгүй тийм. Өөрөөрөө л байгаад л харагдаад байдаг. Ер нь өөрөөрөө л тоглож байгаа юм. Дүрд хувирн дүр бүтээн гэдгээс илүү ерөөсөө та өөрөө л харагдаад байдаг. Тэгээ би бол яг жүжигчний онцлог баг. Би бол өөрөө тухайн үеийн юмыг мэдрэл явъя гэж би боддог. Зарим жүжигчид бол одоо тэр одоо оройн өмнөөс ч юм уу болж дүрд хувирдаг тийм жүжигчд байна. Би бол хизэж өөрчлөгдөхгүй. Тухайн үед би одоо хүрлээ яавал яах вэ? Хүрлээд энэ нөхцөлд орвол яах вэ?
гэдэг ч юм уу. Би бол ерөнхийдөө л тэгж явъя. Миний арга барил, миний эзэмшсэн. Одоо би жишээ нь ингээл шинэ дүр төрх гаргаад одоо шинээр ормио тоглоод одоо тэгнэ гэдэг бол бас хүнд болцсон. Яг тэгвэл их олон жил өнгөрсөн хүн болгон одоо тодорхой загварт ороод ингээд тогтцсон, зарцсан одоо тогтонгуулсан ийм үе штэ. Тэгэхээр зэрэг чинь би одоо гинт ийм шинэ дүр төрх гаргаад л штэ. Гайхалтай юм хийнэ гэдэг бол юу л бол бараг л байхгүй. Тэгтээ яг байгаа төвшөндөө юм маш сайн хийхийг л хичээж явдаг. Энэ нэг уран бүтээлч хүний онцлог юм л да. Нэг зүгээр явж исэн чи тархин амардггүй те ингээд банк нөгөө тэр нэг уран бүтээлтэй шингээч зан аашныч бай нэг ямар нэгэн онцлогийг л хайж явдаг. Яг тэгээ тэр бол ийм л юм шиг байгаа юм л да. Нөгөө яг энэ ажилдаа гоё дурлсан, ажилдаа ингээд сэтгэл зүрхээ зориулсан хүний зан чанар юм шиг байгаа. Энэ ганц би ч биш одоо манайхан ерөнхийдөө тиймэрхүү. Ер нь амжилттай явж жүжигчд бол тэгдэг. Ер нь бол өөрт нь суучт юм шиг байгаа. Тэгэл ингээд харахад энэ ямар инээдтэй юм бэ гэвэл ингээд тархиндаа ядаж ингээд аюу анхааралтай ажигладаг. Хүн хэн нэгэн хүн бол одоо 8 бизнес хийдэг хүн бол энэ бол хүмүүст хэрэгтэй юм гэдгийг олж хараад хийнэ гэдэг чинь тэр хүн амжилт гаргана. Тэрүүн шиг одоо ингээд байж байхад бол бид нар чи ингээд суугаад тойроод юм ярихад бол тэрийгээ солилцдог байхгүй юу? Тэр мэдээллийг бол их солилцсон шүү дээ. Солилцохдоо нэг тийм инээдтэй хүн байсан гээл те. Тэгээ дараагаар нь тэр хүний жижиг деталийг одоо уран бүтээлдээ кинондаа ч юм уу тайзан дээр ч юм уу ингээд шигтгэхэд бас амьдралаас гарч ирсэн юм гэдэг бол хүмүүний сэтгэл зүрхэнд аягүй хүрдэг. Заримдаа бид нар чинь ингээд бүр тэнгэр гарагт байхгүй гоё юм бодоод маш их хөдөлмөрлөөл тэрүүндээ хувц сунар мөнгө төгрөг зарцуулаад тэгэл тоглоно. Хүн ерөөсөө тоохгүй. Ямар ч эмоц авахгүй. Гэтэл амьдрал дундаас гарч ирсэн юм гэдэг чинь хүний сэтгэл зүрхэнд маш гоё хүрдэг. Тэгээд ингээд бодоход бол одоо нэг үг байна. Агуу юм гэдэг бол энгийн гээл гэдэг тийм ээ. Тэрүүн шиг би бол боддгийг. Одоо би миний хувьд бол миний амьдралд бол түүхэн рекорд. Би энээсээ дахиж би ийм рекорд хийж чадахгүй гэж боддیں۔ Цогоогоо гэдэг реклам бол одоо 40 хэд анги хийгдсэн. Би бол энэ өөрийнхөө амьдралд бол одоо энийг бол миний бол рекламны рекорд гэж би боддог шүү дээ. 40 хэд анги хийн гэдэг чинь байхгүй бахал гэж бодоо. Одоо 8 дахь жил, 9 дахь жилдээ хийж байна. Тэгэд энэ бол маш энгийн. Энд бол ямар ч одоо тийм одоо мундаг тийм бодомж байхгүй, янз бүрийн тийм одоо эргүүлэх хүний бодох тийм тарих эргүүлсэн юм байхгүй. Зүгээр л хоёр хүний гоё ийм энгийн харьцаа. Энэ л ингээл явцсан. Би ер нь уран бүтээлийг бас ийм болвол их амжилттай болох юм болов гэж боддیں۔ Ягаад би энэ асуултыг асуусан бэхээр тэгээд уран бүтээлч хүн байнга тэгээд юмыг эрэлхийлж ингээ явдаг болохоор тарих нь их завгүй ажилдаг. Тэгэхээр тэрийг яаж амраадаг вэ? Тэрийг нөө тэрийг тэгэл янз бүрээр л амраа штэ. Тэгэл ерөнхийдөө бол нэг тийм тэр чинь нэг хөвшил болчтой юм шиг байгаа. Яг ингээд тий ядаргаагүй. Тэгэл ингээд харж байхад ингээд яасан ингээд дончтой залуу энэ залуу гал ингээд ингэхэд ингээд амьдрал дунд ингээд амьдрал гэдэг бол тэр чигээр жүжиг гэдэг чинь үнэн шүү дээ. Амьдралд ингээд инээдтэй, уйтгартай, гунигтай бүх юм дундаас инээдэн байж л байдаг байхгүй юу? Ингээд хоёр хүн хэрэлдэж явах хүртэл ингээд шүү дээ. Хоёулаа ингээд дээд зэрэг эмоцтой ингээд хэрэлдэж явахад хүртэл тэнд гоё маш гоё инээдэн байж л байдаг байхгүй юу? Тэрийг л ганцхан олж харах чадвар одоо хошин урлагийн жүжигчдэд заяасан болов л гэж бид нар бодож явдээ. Би нэгэн байгууллагад ажилладаг ганц бие гэр хороол 4 хамтаа айгарт амьдардаг. Жохон бие уух дуртай. Тэгэл үүрээр сэрлээ. Өчтөр оройных уусан бие уун жаахан ам сангаал толгой жаахан дөнгө. Босоод гэр туус байдаг. Хий дими гараа салхисөрөөл амаан гаргаад ингээд зогсож ирсэн. Тэгсэн чинь манай урд хашаанд байдаг нэг хитгэг өвгөн байдгийг. Биеийн дэвэр хоцсон өмсцөл бүүж байна. Хүрлээ чи ингэж бяав ууж байснаас наад гүцээ мүцээг хараачаа. Надтай нийж өглөө гимнастик хийж байхгүй юу гэж хуцадгийг. Баятлаа би энэ зүнхтэй нийлцээ. Тэнийг нарийнхан биеийн дэврийн өмд өмсцөл бүүж байх гинэ. За эргэлзээ. Ээжтэй бичсэн захидал. За нэг хүрлээ гэл тэд нар бүгдээрээ таны зохиолоо. Таны яг ер нь бол одоо эргэлзээ хүрлээ хоёрыг бол буян гэдэг залуу бичсэн. Гэхдээ санааг нь би гаргасан. Тэ би гаргаад буян гэдэг залуугаар бичүүлсэн. Яг ер нь бол тэр жижиг юмнаас л үүсдэг юм л да. Ер нь аливаа юм. Би нэг удаа сонин уншаад гэртээ явчихсан чинь Билл Клинтоны охин 16 нас үлээ 18 нас хүрлээ гэл нэг тийм гарчиг байсан байхгүй. Эхлээ анзаараагүй.
Тэгээ ингээ харж яач гинт хүрлээгээд ингэнгүүт инженер яагаад чи нэг сонин сэтэл төрөө явцсан байхгүй юу? Нэг ийм байж болох юм байна. Гэхдээ энэ би ганцхан биел унших юм байна. Өөрийнхөө нэртэй холбогдоод өөр ямар ч жүжигч унших аргагүй юм байд юм байна гэдгийг би олж хараад тэгээ нэг алтар нэг юм яачаа тэгээ тэр буян гэдэг залуугаар бичүүлж авч ирсэн. Эргэлзээ гэдэг чинь бол бүр дээр тайзан дээр тоглож байгаад манай нэг партнер жүжигч гарч ирэх хэвээр гарч ирэх хугацаанд гарч ирдэг. Тэгээ миний текст дуусчаад байдаг. Тэгээ би яах юм? Тэгээ уураад тэр нэг юм ирнэ гэсэн ирэх гэж байгаа шүү үгүй ч юм шиг. Хэвээ ядаргаатай хүлээлгээд юм шиг энэ төргээл ингээд тухайн ингээд нэг инфоцаас орж ирээд ингээд явсан жоох хэсэг байхгүй юу? Тэгсэн чинь хүмүүсүүд амар ингээд аван гут нь за байж байгаа чи маргааш төрүүлж байгаа намайг яг гарч ирэх гэхлээр гарч ирээрэй гэчээд нөгөөх нь жаахан цааш нь өсгөөд ингээд явуулсан чинь амар явсан байхгүй юу? Тэгээ байжсэн чи тэр буян гэдэг залуу бидний зохиол дээр ажилладаг гэж тэр яснаа хүрлээхаа наадах чинь би зохиол болгоод ирээгээ. Тэгж анх төрсөн байхгүй юу? Миний сэтгэл санаа өөдрөгч юм шиг стрессэнд орсон нүн юм шиг. Унтаж байгаа бол өглөө болсонгууд урчин унтсан нүн юм шиг унтаагүй ийч юм шиг. За тэгэл босчрээд үсээ самнангууд миний үс унаа ад байгаа юм шиг ургаа ад байгаа юм шиг. Эхний харахад миний үсээр хөрхөн нүн юм шиг нүрэн будаагүйг нь харахад муухай айч юм шиг. За тэгэл зургтаа асаангууд парламент гişүүд гарч ирээд хууль зохиогоо одж байгаа юм шиг хуульдаан зохиогоо одж байгаа юм шиг. Дахиад сувг солонгууд хонгосом гараад ирж байгаа. Хонгосомын хортлон нүн юм шиг хортоогүй ийч юм шиг. Дахиад сувгаас солонгууд нэг том өмссөн хипхопууд гарч ирээд дуула ааж байгаа юм шиг. Дэлгэцийн бүтээлийн эхлэл төгсгөлд нэрийг чи хардаг боллоо шүү дээ. Энэ бол тодорхой таны нэг бас дотор байгаа хүсэл асаад ингээд бидэнд хүрж байгаа. Миний хийсэн кино бол бас их аштайхан болсонд бол би бол боддгийн энэ хамтарч ажилласан улсуудын аж гавья. Гэхдээ бас энэ бас өөрийгөө ярихгүй болохгүй. Энэ бол өөртөө ихтэй байгаагийн шинжил гэж би бодох гэдэг юм л да. Хэрвээ би энэ анх ингэж санаа сэдээгүй, хэрвээ би анх ингэж гоё баг бүрдүүлээгүй байсан бол энэ киноны босхгүй байсан гэж би өвдөн боддог юм. Энэ бол би тоолт ч юм уу, онгороо зан ч юм уу биш. Энэ яг би гэж ярьснараа олон улсуудын төлөөлөл гэж би боддог. Том компани эзэдүүдийг бол зайлшгүй ярих хэрэгтэй. Тэд том одоо төслийн удирдагч нарын эзэдүүдийг бол зайлшгүй ярих хэрэгтэй. Тэд нар болохоор зэрэг ингээл хамт олонны бүтээл, хамт олонны сайн сайхан үнэн. Гэхдээ нэг хүн эхэлж ийм анх санаа сэдээгүй, нэг хүн ингэж олон хүнийг цуглуулж энэ багийг зөв удирдаагүй бол ийм төслүүд гарахгүй байх байсан. Гарцаагүй сайн баг бүрдүүлсэн. Боолын гэрээний жүжигчдийн баг, найруулагч, операторын баг бол амар баг. Тухайн үеийн одоо жүжигчдийн хамаг гоё залуу хийтүүдийг авч өстэй бүдэ анаа л би кино хийж. За энэ кино бол өстэй амжилт олсон ч олоогүй ч. Гэхдээ яагаад ч сэтгэлийн мухарт бол маш их айдас байсан бол сэтгэлийн мухарт амжилт олно гэсэн надад итгэл байсан байхгүй юу. Тэгэл дараагаар нь яг тэр халуун одоо урам зоригоор гоёлын дайшин зэгээл кино хийсэн. Залуусын гоё хайр сэтгэл. Тэгэл тэр чинь маш амжилттай болоод байжсэн. Тэгэл завсарлаад би тэгэл нэг хэсэг бас айдас нас явчих юм бас айж штэ. Тэгэл бас ингээл за одоо муу юм хийж болохгүй гэж байгаа бол тэгэл дараа нь тагнуулж авгаад жүжигчид хүүхдүүдтэйгээ тоглосон. Энэ төсөл маань бас үнэхээр гоё болсон бүр штэ. Хамгийн гэрэлгээтэй би одоо болдог бол одоо бүх жүжигчдийг л хүүхдүүдтэй тоглоулмаар байсан. Тэгэх юм бол энэ кино биш болно. Тийм учраас бол тодорхой хэмжээгээр одоо ингээл тоглоулсан да. Найруулагч хүний хувьд, продюсер хүний хувьд, ер нь жүжигчин хүний хувьд аль нь ч вэ? Яг ингээд кино театрт нээлттэй хийгээд за ингээд киногоо тухлаад үзэж явах тэр мөчийн, тэр мэдрэмж нь яг ямар байдаг вэ? Тэр бол хамгийн амар ер нь бол кино хийх болгонд одоо ингээд үргэлж миний хувьд би болохоор аз жаргалтай гэдэг үг сонсохаа гэсэн чинь амар гэдэг үг сонсох. Харин миний хувьд бол үргэлж юм төгшөөр явдаг байхгүй. За энэ киног яах вэ? Энэ киног яах вэ гэл ингээд төгшөөр явал ингээд нээлт хийгээл ингээд тайзан дээр ингээд миний л хувьд гэдэг бусд яадаг юм мэдэхгүй. Миний хувьд бол ингээл нээлттэй хийчихэл за тэгэл ингээл пүнк гээл үсэг гараал ингээл титр урсаал тэгэл кино эхлэхэд бол ингээл улсуудыг тэгэл би чи гараа авчдаг байхгүй. Тэгэл гадуур дээгүүр доогуур яваал ингээл шаналал хүмүүс таалагдах болов таалагдахгүй болов таалагдах юм бол ингээл таалагдж яах юм бол хүмүүрчээл тэр хэсэг дээр ингэж яах энэ төргээл тэх юм бол тэгэл бөөм баяруулаад тэр хэсэг дээр ингээл инглээ чинь ингээл бөөм баяруулаад нисэл за нэг сонир болчлаа шүү гингүү. Тэгэл сэтгэлээр унаал. Тэр болгоо ингээл амар хэцүү байдаг. Тэгэл 1 2 3 4 хоногийн дараагаар ерөнхийд нь
за энэ кино таалагдчихлаа гэх юм бол харин нэг санаа амраад за тэгэл ингээд жингүүдээр үүлэндээ жоо шиг яваал тэгэл 50 сайхан утас муцаар яриад ингээд дараагийнхаа юм бодож эхэлдэг. Маш их төвшөртэй үе тэр бол. Тэгэл ер нь мэдхгүй бус улсууд бол киногоо нэг л тайвширч байгаа ч юм уу тэгж анзаарэгддэг. Миний хувьд бол би өөрхөн киног үзэж чаддаггүй. Би одоо гэхэд шинэ үсгийн багш гэдэг киног бол одоо бараг 20 жилийн өмнө баг. Би бүтэн үзээгүй. Тэгэл одоо би жишээ нь тагнуулч аав байгаа бол монтажин дээр суусан ирнэ. Яг ингээд бүтэн кино театрт ингээд суугаад үзэх гэхлээр цаанаасаа л ингээд нэг айдас үдс ч юм уу нэг л ичүнгүүрл ч юм уу мэдхгүй нэг тийм мэдрэмж намайг юм үзүүлдэггүй шүү дээ. А бусдын юм бол үздэг. Ингээд үзээ сууж тэгж үтэл би өөрөө тогсон жоохон хэсэг энэ гараад ирэх юм бол ингээд сандраал ичээл айгаад мэдхгүй одоо би насаараа л энэнд суралцахгүй юм шиг байна. Яагаад энэ кинон дээр жинхэнэ ээж аав нь хүүхдтэйгээ ээж нь аав нь гэж тоглож болохгүй гэж. Тэгээд зохиол бич гэж үзэл ихний идея нь гарч ирээл 30% дээрээ явж ирээл таг зогссон байна. Би чи ер нь яасан хүн зовоо чаддгүй хүн бэ? Аав нь хурж штэ. Хүний яриан дотор гүн эмгэнэл илэрхийлээ. За хөдлөөр мөр хөвгтэйгээ нийлж чинь булаашсан юм хийх вэ түлээ. Ээлээ чи зохиолоо сайн бодоорой. Миний хүүд үчнээ мүү. Ярив юм цэг цугаад байгаа юм уу? Ер нь театрын жүжигчдийн хүүхдүүд тайсны ард талд ер нь ихэнх цагаа өнгөрөөдөг байсан. Одоо эргээд харахад амьдрал дээр алдаанаас үүдсэн сургамж. Яг нь ер нь бол тоглолт хийх болгон бол бас алдаа оноо зэрэгцэж явдаг байхгүй юу? Маш их итгэл найдвар тавьж байсан юу маань тийм ээ? Одоо номер маань үзэгчдэд хүрэхгүй байх жишээтэй. За энэ сайн явна гэсэн номер маань унах жишээтэй. За энэ ч яах вэ гэсэн номер босох жишээтэй. Гэх мэтлэнгийн тэр байна. Тэгэл залуу наснд бас бид нар чинь дариваал бие биенээ харж дариваал тоглолт сайхан боллоо, энэ сайхан боллоо, тэр уран бүтээл гоё боллоо, энийг арга хэмжээгээр сайхан номер хийгээд тэглээ, хүү энийг гоё хөтлөө төглөө гэл хөөрөөл тэгэл арх марх барьж ирж ирсэн улсуудад бол бид нар ууж л байсан. Тэгэл бас бусдын туулдгийг туулаад ирсэн. Тэрийг бол би бас одоо би бодохдоо ер нь бол залуучуудад хэлэхдээ болвол тэгээ тий залуу наснд ажлын амжилт гаргах юм бол яг гаргасан амжилтандаа их хөөрхөөс илүү өшөө биж яаж ажиллах уу гэдгээл бодож байгаасай л гэж би боддоо шүү дээ. Одоо тэгэл хөөрөөл одоо ч гайгүй бах уу одоо одоогийн залуучууд бас айхтар байх. Тухайн үеийн бид нар ч юм бас юмч үзээгүй тэгээд зайлвал хөдөөний тэгээд нэг жоохон ганц хоёр тоглолт маань амжилттай болсон. Тэгэл хөөрөөл тэгэл арх барьж ирсэн үнийг сайн найзаа гэж бодоол тэгэл тэр чинь өчрөөгөө залгилж байгаа л энэ төр бас тэгж байсан шүү дээ. Тэгээд тэрнийг бол одоо нуугаад яах вэ? Би бол одоо амсдаггүй. Тэгээд бас нэлээд хэдэн жил бодож байна. Би одоо хойш амсахгүй гэж бодож байгаа. Одоо болоо хангалттай. Яах юм бэ хүн архинаас илүү гоё юм байгаа шүү дээ амьдралд. Өндөө гоё юм байгаа шүү дээ. Амжилттай хийсэн уран бүтээлүүдийн дараа ахаад илүү их хэмсэн гэсэн хүсэлтэд хөтлөгдөх түүний энэ жил юу төлөвлөж байгааг нь нэвтрүүлгийн төгсгөл хэсгээс. За ингээд он гарчлаа. Шинэ оны эхний өдрүүдэд магадгүй хүүхэд байхад юу бодогддог байсан? Эдгээр үед юу бодогддог байсан? Одоо жишээлбэл шинэ оныг угтсны дараа юу мэдрэгддэг вэ? Тэр их баяр хөөр алга болох үсэд дараа жил яах вэ гэж төлөвлөхгүй одоо. Тэгээ яг ер нь бол хүүхдээ хот бол яг ер нь боддیں۔ Тийм ээ. Өөртөө шинэ жил явах гоё болсон. Тэр алиалагчтай элгийн намсан одоо ингээд нэг тийм боддог байсан.
сүүлдээ хожим хойно би одоо аж амьдралтай болоод ирэнгүүт за одоо шинэ онд юу хийх вэ, яах вэ? Одоо ч гэсэн би тэгэл бодож байна. Энэ жил би нэг гоё кино хийчихье. Тэгээ кино маань бол тэг амжилттай байх хэрэгтэй. Бас хэдэн жилийн дараа бас яригдж байх тэгж амьдараа байх ёстой. Тим кино хийх ёстой. Тэхийн тулд маш их бодох хэрэгтэй. Ер нь бол би хийх одоо уран бүтээл миний хувьд бол одоо би бизнесмен хүн байлаа гэхэд ямар нэгэн гоё шийдвэр гаргаж явж тэр нь он цаг хугацааны дараагаар маш их ашигтай өөрөөгөөчтэй хүмүүст хэрэгтэй байх юм бол зөв шийдвэр байжээ гэж одоо боддог гэдэг шиг миний кино одоо нэг дор хаяж нэг 5-10 жилийн дараа хүмүүс дурсагдж яригдахад тийм гэж яригдахаар тийм кинонд тоглох буюу хийх ёстой гэж би хувьдаа бодож явдаг. Тэгээд энэ 16 оны эхний энэ нэгдүгээр улиралд хийх энэ кино маань бас тийм байгаасаа гэж би бодож байна. Ягаад гэвэл энэ киноны нэгдүгээр ангийг яг 18 жилийн өмнө хийж байсан. 18 жилийн өмнөх тэр киног маань одоо хүртэл хүмүүсүүд ярьдаг. Тэгэхээр ядуугийн зовлон. Би тэрний 2 дугаар ангийг хий гэж би одоо бас бодоод байгаа юм аа. Одоо би ядуугийн зовлонг маш сайн санаж байна. Анх энэ өдөр телевизээр одоо 18 жилийн өмнө маш аимшигын кинонд тоглосны маргааш өглөө ингээ гараа явсан тэр үеийг одоо хүртэл миний зүрхэнд тархинд бичээстэй байдیں۔ Хүмүүсүүд маш тийм сонин харцаар харж амар кино гэдэг нь ингэж яригдж байсан. Тэгээд олон хүн хэлсэн чи та одоо 2 дугаар ангийн хий те 2 дугаар анги нь бол болно 2 дугаар анги нь бол хүмүүсүүд сонирхон тийм болохоор зэрэг би энийг хий гэж зориглоод би орж байгаа. Тэгээд өчлөөд үлжихүүд санал тавиад хэдүүлээ хамтраад ажиллая гэж тэгсэн. Одоо та за сэтгэлийн гүнд тэр нэг кино хийх гэсэн хүслээ биелүүлээ. За киноны продюсераар, найруулагчаар, зургийн даргаар, жүжигчнэр гэл яг энэ салбартаа бол бүх зүйлийг л хийж штэ. Зүгээр магадгүй зүрхний гүнд нэг арай өөр нэг ийм л зүйлийг хийгээд үзчих юмсан гэсэн хүсэл бас байдгүй. Байна. Юу вэ? Би гоё маш гоё хүмүүнлэгийн одоо ингээл тэр хүмүүнлэгийн үйлс маань би биш. Намайг ингээ бүр өнгөрцөө миний үр хүүхдэд яриад танаа өвөө чинь өвөөч өвөө ийм хийж үндэслэж байсан гэж яригдах. Би тийм л юм хий гэж би боддتي. Би нэг юм бодож олсон. Гэхдээ тэр яг яригдана. Би бол тэр үнд бол би боддог. Гэхдээ тэрийг бол би ганцаараа хийж дийлэхгүй. Их мөнгөч орохгүй. Маш гоё зөв сэтгэл орно. Энийг бол би бодохгүй хийж эхлэх. Хийн. Энэ хавар хийн. Гэхдээ хийхэд яг хийнгүүтээ би чамд хэлнэ. Дандаа яг хүү хаа гэж яддаг хүчээстэй гэж зогсож удаа нэвтрүүлдээр чинь нуруу өвдөж яд шээ. Энд яг зогсоод хэдэн минут болчихвээ. Ер нь баг ингэ зогсдгүй шүү дээ. 50 минут аа. Яг энэ зогсоод нэг байранд ингэ 50 минут зогссон тохиолдолд сүүлийн хэдэн жил хийжээ яваа мэдэхгүй санахгүй байна. За нэвтрүүлэгт маань бизнест амжилттай яваа хүн, урлагт амжилттай хүн, мөрөөдөлтөд хүрсэн хүн, за зорилгоо биелүүлж яваа хүн гэдэг янз янзын хүмүүс оролцдог. Бүгд л өөр өөрөөр амжилтыг томьёолж тодорхойлж бичсэн байдаг л да. Тэгэхээр жижигчин хүний хувьд ер нь хүнийхээ хувьд та амжилтыг юу гэж томьёолох вэ? Өөртөө итгэлтэй байна. Тий. Тэгэл өөртөө итгэлтэй байна гэдэг бол би ер нь амжилтын үндэслэл гэж би бодож явдсан шүү дээ. Тэгэл өөртөө итгэхгүй өөрийгөө ингээл дорд үзсэн ч юм уу тийм үзэл бол хүнийг доош нь л нөхөөсөө тэгж амжилтанд хүргэсэн тохиолдол байхгүй байх л гэж боддог. Унс чамаагүй шүү дээ. Өөртөө би чадна гэдэг унсан чамаагүй шүү дээ. Дахиад босчрол дахиад явал да. Тэгэл гэж л би бодоод байна шүү дээ. Нэгэн бэлгийг өгөх гэж байна. Нэг талаасаа шинэ жилийн баярын бэлэг. Гэхдээ нэвтрүүлгийнхаа зочин болгонд өгдөг ийм бэлэг байгаа. Та хинэгний ад жаргалыг зурах харандаан байгаараа, алдааг нь арилгах баллуур байгаараа, авьяасыг нь хурцлах үзүүрлэгч байгаараа гэж бэлэгдэж өгдөг юм аа. Үнэхээр та олон хүмүүст ад жаргалыг, инээдхөөр баяр баясгалыг бэлгэлж байгаа. За баярлалаа. За харандаан нь болоод, баллуур нь болоод, хурцлагч нь болоод тийм. Таны амьдралын хурцлагч нь юу байсан бэ? Таны амьдралыг хурцлагч нь юу байсан? За яг ер нь бол манай найз нөхдүүдийн гоё хамт тоглож байгаа жүжигчдийн маань гоё тоглолтууд намайг бас хурцлдаг байсан шүү дээ. Биднээс чинь би муу байж болохгүй шүү дээ. Биднээс чинь би дутуу байж болохгүй шүү дээ. Тэгэх юм бол үзэгчид намайг чинь ингээл анзаарахгүй болчих шүү дээ гэдэг бодол бол надад байсан. Тэгээ хоёрт нь бас үзэгчдийн алга ташлт бас тэг баяр хөөр бол намайг хурцлдаг байсан. За ингээд нэвтрүүлэгт маань оролцсон танд баярлалаа. Шинэ оны
анхны дугаарт мань та оролцлоо. 2016 он таны хувьд амжилт бүтээлээр дүүрэн тийм сайхан он жилүүд байх болтугай. Баярлалаа. За баярлалаа. Танай телевизийн хамт олон болон Монголынхон ард түмэн нийт үзэгчдтэй бас шинэ оны баярын мэндийг хүргье. Бидэнтэй хамт исэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Хан уул тавраас амжилт нэвтрүүлгийн 2016 оны анхны дугаар танд хүргэлээ. Дараагийн нэвтрүүлгээр Монголд интернет хөгжсөний 20 жилийн өмнө тохиолдуулан интернет хэмээхэн сайхан зүйлтэй биднийг учруулж ирсэн Datacom компаниг үүсгэн байгуулагч Их бат оролцох болно. Дараа уулзтлаа. Баяр та үзэгчдээ.